ерөнхий сайдаа багаар нь дэмжиж. Ажиргалтай амьдрахын суурь нь бол эрүүл байх асуудал та. Тийм учраас энэ эрт илрүүлэг гэдэг бол яах аргагүй одоо хамгийн одоо ихний одоо эерэг ажил болсон гэж нийт иргэдэд хүртээмжтэй иргэн одоо би хүртэл энэ эрт илрүүлэг гэдэг юунд орж үзлээ. Тэгээд олон одоо үеийн манай настангууд орж өмнө нь одоо тодорхойгүй байсан одоо эрүүл мэндийн асуудлууд нь тодорч бас дунд болон бусад залуу насны хүмүүс ч гэсэн одоо өөрийнхөө эрүүл мэндэд анхаарах үзэл төлөвшсөн гэж миний хувьд бодож байна. Нийтлийн өөрчлөлтүүд бол гарсан л да. Одоо хөгжил дэвшил ямар хуучин бах байдгаараа л байгаагүй өөрчлөлт гарахын хувьд бол гарсан. Улсын их орн маань бас ер нь бол бас хөгжил дэвшил илт харагдаж байгаа шүү дээ. Далд байсан өөрийгөө бас сайхарахгүй явж исэн хүмүүсийн өвчин илрээд ард түмэн бас илүүжүүлэхэд анхаарч байгаа бас сайн тал байгаа шүү дээ. Тэ. Тэрийг бол бас зөв л гэж бодож байгаа. Нүүрсч одоо ерөөсө 24-өөс өмнө нин өглөөлөхөд ер нь баг зүгээр гарч байсан шүү дээ. Ерөөсө ер нь гадны хүний гарт байсан шүү дээ. Энийг одоо нэг зөв чигт нь оруулчлаа би зөвлөж бодчих. 92 эрдэнэ засгийн газрыг дэмжиж энэ үйл хэрэгээ үргэлжлүүлж цаашдаа улс их орныхоо хөгжлийг дээш нь өгсөд эдийн засгаа өсгөх болтугай гэж хүсэж байна. Ард түмний ялалт Монгол ардын нам